Сайн байцгаана уу? Та бүхэнд санхүүгийн өрх багаас мэдчилж байна. Бид хакатонд Agenda to Action буюу уулзалтыг үр дүн болгох, шийдвэр гаргах хэрэгсэл болгох зорилготой санаачлагаар оролцож байна. Бидэнд одоогоор тулгарч буй нөхцөл байдал нь ажендагүй, шийдвэр гаргах хэсэг нь ойлгомжгүй, оролцох хүмүүсийг оновчлоогүй, мэйлэр мэдээлж болох зүйлсийг хурал болгох, мөн хурлын зохион байгуулалт дутуугаас шийдвэр гаргалт тодорхой бус үлдэж, дахин уулзалт товлох хүндрэлүүд өдөр тутам тохиолцоор байгаа. Тэгвэл эдгээр асуудлуудыг хамтын зорилго зорилтын хүрээнд дүрм гарган сайжруулах боломжтой гэж харсан байна. Бидний санал болгож буй шийдлүүдээс дурд бол хамгийн нэгдүгээрт уулзалтыг ажендатай явуулах, уулзалтаас өмнө урьдчилсан мэдээлэл ирүүлээгүй үед уулзалтыг цуцлах, тухайн уулзалтанд орохгүй байх. Хоёрдугаарт 60 минутын дефолтыг халж илүү богиносгосон буюу 15-аас 30 минутын стандартыг нэвтрүүлэх. Гуравдугаарт 2 пиццаны дүрм буюу аль болох оролцогч нарыг 8 буюу түүнээс бага байлгах. Энэ нь цөөн зорилтод чухал оролцогч нарыг хамруулан тухайн оролцогч нар маань цаашаа өөрийн холбоотой хүмүүс рүүгээ мэдээлэл түгээх бодлоготой холбоотой. Дөрөвдүгээрт 7 хоногт нэг өдрийг уулзалтгүй төвлөрөх өдрийг гаргах. Хамгийн сүүлд нь 5 дугаарт уулзалтыг шийдвэр, ойлголт нэгтгэх, мэдээлэл түгээх гэж 3 ангилан тус бүрд нь хурлын зохион байгуулалтыг шийдэх. Ингэснээр ажилтнуудын бодит ажил зарцуулах цагийг нэмэгдүүлж, шийдвэр гаргах хурдыг сайжруулан, шаардлагагүй уулзалтыг 30-аас 50% хүртэл бууруулж, бидний өдөр тутам deep work цагийг 1-2 цаг хүртэл нэмэгдүүлэх зорилготой юм аа. Ингээд бүгдээрээ уулзалт биш, үр дүнгийн төлөө хамтдаа хичээцгээе.